Өдөр нэг ашигсаад байх юм байхгүй дээ. Юун зарим өдөр 2000 төгрөгтэй очвон хүүхдээ одоо боловсралтай болгох гэж Японд сургаж байгаа. Их чинь өстө хамаг байдгаад барж иж тэр үндэсний сургаж штэ. Бараг 20 жил энд ажиллаж ш. Би ажиллаж штэ гинэ. Энийг бас ажил гээд байгаа ш. Уцаараа ингээд холбогдоод юугаар ингээд орой ярьдаг байхгүй. Тэгсэн ч гэсэн санагдал байхгүй. Оюун гэдэг юм аа минийхөө. Их чинь энэ Улаанбаатар их яг л төрж өссөн нутаг маань энэ Улаанбаатар байхгүй их чинь. Биднээс хогийнх нь гээд хүмүүс тэгээд идэв. Тэгтээ үгүй шүү дээ. Биднээс дандаа л нэг хөгшчүүл. Хүүхдийнхаа илүү дутуу гарсан юмнуудыг зараад одоо хүүхдэд одоо авсан юмнуудаа ингээд л юу яхахлаар ээж нэг сүүний мөнгө олгодоо гэж өгөхлөөр нь тэрийг зараад ингээд байж байна. Өдөр нэг ашигсаад байх юм байхгүй дээ. Юун зарим өдөр 2000 төгрөгтэй очвон зарим өдөр ёстой 100 муу 100 гаргаад чвон янз л байна. Өдрийн орлого. Наадах чинь 1000 төгрөг. Өвөл зогсон штэ хэцүү. Тэгтээ юу дасч тийм дөө 1-2 өдөр дараа тэгэл ингээд тэгтээ өвөл одоо цаг нь арай багасчдаг байхгүй юу? 10 цагаас ирээд 4 цагт юм уу 3 цагт буудаг байхгүй юу? Таануусыг дагаад аригчид ирээд байна гэж байгаа байхгүй юу? Тэгээд биднээсийг ирсэн ирээгүй тэр аригчид байгаа шүү дээ. Тэгтээ биднээс одоо ингээд дандаа ингээд хөгсчүүл тэтгэвэр тарсан өсчүүл ганцаардсан. Энэ тэтгэвэр чинь биднээс чинь одоо нэг юу 600 хэд байсан чинь нэг 80,000 нэмэгдэл одоо 769-ийг авч байна. Тэгээд тэр чинь өстой юунд ч хөрөхгүй минийхөө. Ийм тариагаа биднээс чинь одоо ийм тариагаа авна. Тэгээд ерөөсө хоол юу яах. Хоолнд бол хүрэхгүй. Ингэж хөдлөгжил байна юу хэдэн төгрөг олж байгаа юм чи их чинь нэг юу нэг насаа юу нэг 20 хэдэн жил нэгтлээ хийсэ. Тэгээд тэрнээс хойш зах зээлд орсноос нь хойш их чинь 9 шидийн юм хийсэн. Тэгээд янзын юм хийлээ дээ. Тэ нэг нарийн бовны цех ажиллуулж үзлээ. Юу билард ажиллуулж үзлээ. Янзын юм хийж юу байгаа. Тэгээд 2 жил хэрэтэ тэгж байгаа. Тэгээд л юу энд сууж эхэлсэн байхгүй юу? Хар хорны тэнд суудаг байсан. Тэгэл тэндээсээ хөгцөөр хагаад одоо энд ирчихэж байгаа юм нөхөө. Бараг 20 жил энд ажиллаж ш. Би ажиллаж штэ гинэ. Энийг бас ажил гээд байгаа штэ. Их сайхан штэ. Идэж уухмаа хувааж идэнэ. Одоо бид нүч ингээд цаа хоолоо аваад ирнэ. Одоо энэ байна. Инхээ ингээд тэр одоо бодроо тэр интергээд ингээд бүгдээрээ тавгаа интергээд ингээд найзууд дээ штэ биднээс чи. Нэг айгүй өгүүлгэн. Чихэн юм 1000-аас юу 15-ын хооронд л байна. Хамгийн үнэтэй номны Улаан төрөнгээд Төр батын ном байна. Биднээсийн тэтгэврийг ингээд ядаж нэг жоохон нэмчүүл амьдралд хэрэгэлцээ, хөрөлцөөтэй. Одоо бид нар чи эднүүсээ аюун зарим улсууд ингээд л за ихч минь та ном зарж байгаа юм байна. Энэ манад нэг хэрэггүй хэдэн ном байна. Та авах уу гэж тэгээд л үнгүй энэ төр өөх. Энэ залуучууд аюулгүй ухамсартай болсон шүү дээ. Одоо хүмүүс муулаад байдیں۔ Тэднүүс чинь юу яахгүй эмээ та одоо сүү болгоод авчих гэдэл илүү дутуу юмнуудаа авчираад өгч чинь ингэж өөрийгөө завгүй байлгаж байж юу ерөөсөө бис чинь арай гайгүй нөгөө даралтны юм 2 уудаг байлаа гэхэд энэ суугаад ингэхэд эмээ юу яц нэг 7 хоног моног ингэхэд им уухгүй ингээд сайхан нэг сэтгэл өөдрөг ингээд заримдаа чи гутрналдаа энд илүү шалбын хүмүүстэй омогдуул загнуулаад хамгийн ихэнд манай инхээ ирдээ 6 жоохон өнгөрөөгөл тэгэл ингээд энэ улсуудынхаа газрыг авцсан тэгэл биднээс ингээд цуваад ирээл тэгээд юу ач. Ингээд хамт олонтой байгаа байхгүй юу? Ингээд эднүү чинь бүгдөө найзууд гэл нэг нэгэндээ туслаад дэмнээд тэгээд байж штэ биднээс. Хар хорныхаа интернет их чинь номоо өгнө л дээ. Та оюуны хөрөнгө оруулалт хийдэг хүн шүү, мундаг шүү гэж тэгдэ. Тэгэхээр нь тэрүүнд чинь хөөрж байгаа юм чинь худалдан авахчид одоо дуртай бас эднүүчээстэй айгуу гой юу байгаад л урмын үг хайрлал тэгээд биднүүсээс чи юм худалдаж аваад л таанус байхгүй болоод биднүүс чинь хэм төсөр юм олохгүй штэ. Таанус байгаа тулдаа биднүүс чинь юу ингээд хэм төсөр юм ингээд таанусаас хэм давж штэ. Чанартай юм зардаг шүү энэ гээд биднээс бас урам өгдөн штэ. Би нэг хүүхэдтэй. Хүү юу ах вэ? Хүүтэй. Хүүтэй юу дээ. 7 хоногт хэдэн удаа ярьчих. Ярихаараа юу хөө?
Одоо юу ахлаараа ээж минь бие бодоорой. Намааг оттол эрүүл сарууд байж байгаарай гэдэг. Хүүхдээ одоо боловсралтай болгох гэж Японд сургаж байгаа. Их чинь өстө хамаг байдгаа л барж иж тэр үндэсний сургаж штэ. Хүүдээ хайртай шүү гээл. Зөндөө салсан байж хэдэн жил болсон юм? 2 жил. Уцаараа ингээд холбогдоод юугаар ингээд орой ярьдаг байхгүй. Тэгсэн ч гэсэн санагддаг байхгүй. Хаартай шүү, миний хүү мондог шүү. Тэндээ сураад ээждээ санаа зовх юм байхгүй. Тэндээ л сургууль юу сурлаг хичээлдээ амжилттай байгаарай л гэж хэлээ да хөөдөө. Одоо өшөө яах вэ? Ээж нь бол давгүй. Ээж нь бол болно. Өөрийгөө бол аргална штэ ээж нь гэлээ. Тэгж хэлэндээ хөөдөө.